За сайн байцгаана уу. За би өнөөдөр яг ингэж дэлгүүрийн лангуй шүү. Баахан амтлагчуудаа өрчсөн сууж байгаа вэ гэхээр одоо удахгүй онлайн сургалтаа эхлэх гэж байгаа. За би 5 сарын 20-нд онлайн сургалтаа эхлэе гэж төлөвлөж байгаад наашлуулахаар шийдсэн. 5 сарын 10-нд эхэлнэ. За тэрнийхээ амтлагчуудыг гарын дор ашиглах амтлагчуудаа цуглуулангаа тайлбар бичлэг хий гэж бодсон. Тэгээд хүмүүс бас зөндөө их асуудаг болохоор одоо нэг жор оронгууд тэрнийхээ зургийг өгөөч, энэ ямар амтлагч гэдэг вэ гэдэг зөндөө их асуудаг болохоор энийг пэйж дээрээ оруулаад тавьчихъя. За яагаад сургалтаа наашлуулж байгаа гэхээр би зөвхөн солонгос хоолоос гадна хамгийн эхлээд буфет хоолнуудын хэрхэн биелдэг вэ? Буфет гэхээр олон төрлийн хоолыг тий гэрээ нөхцөлж бай, за ажил дээрэж бай, хэрхэн өөр дамраар маш зөв сонголтоор тэгээ санхүү тэмдэлтэй байдлаар ер нь яаж сонгох вэ гэдэг талаар хичээлүүд оруулах гад бичлэгүүдэд бэлдэж байгаа. Тийм учраас одоо хүүхдийн баяр болж байна, хохны баярууд болж байна. Бизнес хийдэг тий хүмүүс маань бас асууж байна. Яаж хийх үү, яаж бэлдэх үү гэх талаар. Тийм учраас ер нь жоохон наашлуулад яарвчлуулаад 5 сарын 10-нд эхлэж байгаа. Тэгэхээр хамгийн ихний жорууд бол за хүүхдийн төрсөн өдөр юм уу? Тэмдэглэл баяруудад зориулсан буфет хоолны одоо 3-4 хүний хоол, зуйш салаад, за хачир тэгээ десерттэйгээ ингэж цогтоор маш олон байдлаар эвтэйхэн өөр амар тий тухайн хүмүүсийн онцлог тохирсон байдлаар хэрхэн яаж бэлдэх вэ гэдэг талаар заах юм баггүй юу. Тийм учраас жоохон яг цаг үеийг ингэж тааж байгаа болохоор жоохон наашлуулъя гэж бодоод татсан юм аа. За тэгээд та нарын маань асуултад хариулъя. За хамгийн эхлээд энэ гүчүүгээр өнөөс эхэлье. За энийг бол манайхан бүгдээрээ биж байгаа те. Улаан жинжүүний нундаг бид нар халуун ногоотой хоол юм уу кимчи мэмчид гарахта хэрэгэлдэг. За тэгээ энийг хараа хэрхэн яаж сонгох вэ гэхээр бид нар хамгийн эхлээд нүдэрээ хараад өнгийн ерөнхийдөө маш гоё тод улаан өнгөтэйг сонгох хэрэгтэй. За энэ маань тэгээд сортоос хамаараад үнийн хувьд маш өөр байдаг. Ширхэгтэй, ширхэхгүй гэдэг. Тэгэхээр ямар ч байсан өнгийг харж байгаа сонгох нь байна. Хоёрт хэлэх юм гэвэл ингэж хэрэглэсэн тохиолдолд амын ингэж юмсан хавчдаг юм уу, битүүмжилдэг юм уу, татаа самт хийдэг юм уу. Тэгээд амтнд гарчдаг учраас тэгж хадгалах хэрэгтэй шүү. За тэгээд энэ гүчүүг араанахаас сонголтоос хамааруулаад бидний кимчи гоё тод улаан өнгөтэй болох уу? За тайвар болох уу эсвэл жоохон хар баруун өнгөтэй болох уу гэдэг нь хамаарат идэг болохоор гоё өнгийг харж байгаа техний ээлжинд. За яг солонгос гүчүүг араанууд бол маш их үнэтэй байдаг. Монголд одоо анзаараад хахаар тэгэхээр яг нэг дундаж үнийг харж аваад сонгол бас зүгээр байдаг шүү. Өнгөн ч гэсэн бас аятайхан ордог. За одоо нэг лайваар юм бараа зардаг хүн шиг л болж. За дараах нь энэ гурав. За бид нар мэддэг те юм улаан ногоон бор сатаа том жижиг янз бүрийн хэмжээд амтлагчуд байдаг. За энэ хэрхэн хийдэг юм бэ? Хэрэг сайн юм уу муу юм уу? Ер нь амтлагчуд те тэр талаар мэдээлэл хүргэе. Захиных нь мэдээж гүчүүжин саяны улаан чинжүүний нэгдгээр хийдэг. За ийм өтгөн хэлбэртэй халуун ногооны амттай хоолнд хэрэглэдэг бид нар. За хүмүүсээс одоо зөндөө хэрэглэдэг болсон. За энийг яаж хийдэг вэ гэхээр будааны нунтгийг зуурж агаад саяны улаан чинжүүний нунтгаа хийгээд за бид нар кимчи ихтэй нэг будаагаар юм уу будааны гурилаар нэг жонхоо шиг юм зурдаг шүү дээ. За тийм жонхоо шиг юм дээр улаан чинжүүний нунтгаа хийж найруулж аваад бас эсгэж хийдэг тийм эсгсэн амтлагч байхгүй юу. За тэгээд энийг бас хадгалахдаа таглаадаас хам тэгээд дандаа хөрвөгчин тийм дадлсан л хөрвөгчин хадгална. За тэгээд халбаар авахтаа маш цэвэр халбаар авнаа. За тэгэхгүй бол энэ маань мөөгөн зөрт хөгцрөх үс урах ч юм уу тийм аюултай байдаг. За халуун ногоотой хоол ихэд ашигланаа. За дараагийнх нь бор тэнжаан буюу шар бууртгийг эсгэж дарж нухаж хийдэг. Тамуу адилхан эсгсэн амтлагчууд хүнс гэдэг нь ерөөсөө ашигтай бактеритай амин дэмтэй тий сайн тал нь. За байнга хэрэглээд байвал бас муу талч байгаа шүү дээ. Тэр талаар бас ярилээ. Тэгээ энийг яаж хийдэг вэ гэхээр аюул сонирхолтой. Шар бууртгаа дэвтэйгээ чанаад маш сайн зөөлрүүлж агаад нухачлаад за яг энд харагдж байгаа шиг юм болог шиг тоосох шиг ингээд дөрвөлжин болгоод за энэ сүрлэр ороож үлгэж хатаад гадаагаар ямар чийггүй болтол нь бид нэрээ одоо борц хатаадаг технологи гэдэг шиг үлгэж хатаагаад ямар ч чийггүй болтол нь хатаа бүр ингээд тоосох шиг болчихдаг юм байна лээ. За дараа нь тэрийгэ сайхан авч хойдогдож одоо гадна талын бохирдол тоос шорог нь цэвэрлж угааж агаад жижиглээд тэрийгэ дахиж давсан тийж даардаг. Тэр ус руугаа одоо модны нүүрс халуун жинжүүний одоо хатаас улаан чинжүү ч юм уу хийж дардаг юм байлээ. Модны нүүрс нь болохоор байгалийн шүүлтүр гэж ярьдаг. Тэн дотор одоо усыг шингэнийг маш гоё тунгалаг болгох үүрэгтэй. Тэгээ сүүлийн үед бол үйлдвэрийн аргаар тэрийг бол арай өөрөөр хийдэг. Яг уламжлалт дараа нь бол тэгж дардаг байсан юм байна лээ. Тэгээд
өнгө бэлэгдлийн хувьд ч гэсэндээ нөө айгүй их бэлэгдэлтэй юм байл л одоо улаан өнгө жишээ нь одоо муу мухай мэг арилгадаг гэх юм уу те. Тэгээд нүүрс хийдэг нь одоо цэвэршүүлэл тэгэж их сүсэлж нөө шавар баарандаа дарж удаан хугацаагаар хийдэг байсан юм байлээ. За одоо ч гэсэн хүмүүс гэртээ уламжлалт аргаар юуг бол тинжаана бол даардаг. Ажуу манаар бол за тэгээд ийм бүтцтэй. За энэ маань 100% шар бууртаг өөр орцгүй яг шар бууртгийн одоо энэ дарсан нухаш байгаа. За давстаа усан ингээ нүүрс мөрстэй дардаг гэсэн шүү дээ. Тэгчээд тэрийгээ маш олон сараар заримдаа жилээр дарч хаад шүүж авсан шар бууртгны нухаш нь за энэ тинжаан болно гэдэг ялсан тий. Харин үлдсэн шүүсэн нэ шүү дээ. Шүүсэн юу болдгоо гэхээр за бидний хэлгээр сой соус буюу шар бууртгийн цуу. Тэгэхээр сонирхолтой энэ хоёр чинь ингээд холбоотой гэсэн үг байхгүй юу? За давстаа усан дараагаад маш удаан хугацаагаар дараагаад тэр дарсан нухаш нь өтгөн хэлбэртэй нухаш нь юу болно? Тинжаан болно. Үлдсэн тэр эсгсэн одоо тэр ус нь цуу болоод сой соус гэж хэлдэг. За ийм технологиор ингэж бүтдэг юм байлээ. За тэгээд Японы мисо гэж бид нэр бас мэддэг те шар бууртгийн бас тийм нухаш байдаг. Тэрнтэй юугаар ялгаатай юм бэ гэж судлаад үзгээд энэ бол 100% шар буурт өөр нь эсгэж дарж ингэж хийдэг. За Японы мисо бол одоо конжи, будаа ч юм уу те хольж арай богино хугацаагаар эсгэж даард юм лээ. Хоёулаа адилхан мэдээж эсгэж байгаа учраас төрөлхөнчлэн пробиотик ашигтай бактеритэй. За шар бууртч өөрөө бас уур гар баялаг. За ялгаа нь юу юм бэ гэхээр 100% шар бууртг учраас мэдээж илүү их уур гар баялаг. Тэгээд ямар нэгэн эсгэгтэй будаа хэв энэ төр ашиглаг болохоор уургийн хэмжээ нь маш өндөр. За харин мисогийн хувьд болохоор нүүрс усны хэмжээ арай өндөр. За тэг амтных нь ялгаа гэхээр мисонд хамаагүй зөөлөн гоё тийм тааламжтай амттай. Шар энэ тинжаан нь болохоор илүү хурц амттай. Шууд ингээд бага хэмжээгээр л юу шүүл амтлах одоо зарим нэг хачрыг амтлах. Тэгээд дээрэс нь удаан буцалгаж болдог. Буцлах тусмаа бас их гоё тийм өтгөн амтыг оруулдаг. За мисог бол за тэр алган шууд буцалгахаас илүү бас хамгийн сүүлд нь хийхтэй гих мэтчлийн болгох технологийн хувьд бол өөр. За бусад шимт хэмжээлийн хувьд бол харьцангуй адилхан юм байлээ. Тинжаан нь болохоор мисогоос натрийн агуулмж буюу маш их давстаа усан дарж байгаа учраас натрийн агуулмж нь маш өндөр. За тэгэхээр ингээд хоёлын сайн тал муу тал бас байна тий. Ямар ч ийм онцлогтой ингэж бүтсэн юм бэ шүү гэдгийг мэдсэн байхад илүүдэхгүй шүү дээ. За миний фокус таарч байна гэж. За дараагийн самжаан буюу бид нар юу яадаг? Самгисаал идэхдээ боож иддэг гоё халуун амар халуунагаа тоож биш гоё зүүлэн чихэрлэг амттай юм амтлагч байдаг. Энэ бол тийм тусдаа эсэгдэх ч юм уу технологи бол байхгүй. Яаж хийдэг вэ гэхээр үндсэн хоёр орчин бүчүү жан болон энэ тинжаан хоёроо холиод за дээрэс нь чихэр уус мөл юм уу бусад амтлагчуудыг хийгээд тэгж найруулж бэлтгэл тийм холсон бэлэн боловсруулсан амтлагчлаа. Тэгээд хоол амтлахаас илүү шууд ингээд юм боож идэх те эсвэл салаад ногоогоо дүүрж идэх тийм байдлаар ашиглах тохиромжтой. Мэдээж энэ хоёроос сахарын агуулмж, сахараар амтлах учраас өндөртэй байдаг. Та одоо ойлгосон уу энэ амтлагчудаа? За дараагийн юм бол сахар гэж ярьсан баг. За энэ бол чихрийн сироп гэж хэлээд байдаг. Мөл яд буюу эрдэнэ шишээс гаргаж авсан сахарын сироп. За энэс гадна олиг удаан ч юм уу нэг бор өнгөтэй бас солонгос бичгт ийм сиропнууд байдаг. За эдгээр нь юугаар ялгаатай юм бэ гэхээр ерөөсөө за хүмүүс сахарлыг амд оруулдаг гэж бор сахар ч юм уу тий бурам ч юм уу бас хэрэглэдэг. За юугаар ялгаатай юм бэ гэхээр эсэн чихрэн бол маш ялуу амттай эсэн чихэр учраас. За энэ эрдэнэ шишийн сироп нь илүү сул амттай чихэрлэг амт нь илүү зөөлөн чихэрлэг амттай. За тэгээ дээрээс нь юм өтгөн соуслог хоол хийхэд эсэн чихрээс илүү мэдээж энэ сиропыг ашиглавал өнгөнч дээр бүтцэнч дээр илүү гоё болж өгдөг. За тэр бор сахар ус маань бас юу юм бэ лээ те. Иннээсээ илүү сул амттай. Тэгэхээр яг ингэж эсэн чихрийн ус мал одоо олиг удаан гэж хэлдэг. Би яг монголоор за одоохондоо яг юу гэж хэлэхээс олоогүй юм байна. Тэгэхээр ялгаагүй хэрвээ аль нэгэнд байхгүй бол бор сахараар орлуулдаг ч юм уу тийм боломжтой. Тийм нэг нялбаасан хурц тийм ялан амтыг оруулдаггүй л тэрүүгээрээ л онцлогтой ерөөсөө сахар уусмал нь илүү тийм зөөлөн чихэрлэг амттай. Тийм хит ялбар биш. За одоо энэ сахар уусмал чинь за энэ байна уу шарн байна уу бор эсэн чихэр байна уу ер нь ялгаагүй гэж ойлгоорой заяа. Бүр нэг нарийн өөр төвшөнд хийж байгаа болвол бас яг ямар хоол хийж байгаас шалтгаалаад сонгодог л доо. За дараагийнх нь egg jog буюу
Кимчи ихэд ашигладаг. За Монголд манад бол нөө дагсны утал гэж нэрлэгдээд яваад байдаг. За энэ маань бас яаж хийдэг вэ гэхээр дагсаа амталж байгаа л бас ус мас давс хийгээл эсэгдэг цуу амтлагч гэж ойлгочих заяа. Тэгээд загсны амттай бас маш их тасархаг байдаг. Тэг кимчинд яа дандаа хийгээд байдаг гэхээр тэр кимчиний эсгэд тусалдаг одоо тэр амин хүчлүүдийг өгдгөөл гэсэн. За мөн дээрээс нь шүл хуурганд бас хийж болно. Зөвхөн сой соус юм уу давсаар амтлаад нэг тийм сул зарим хоолн санагдаад байдаг бол энэ дагсны амттай соуснуудыг хийж болно. За энэ нь бол ингээд үнэрлэхээр маш хурц өмхий юм шиг зарим хүнд муухай санагддаг. Тэгээд баг зэргээр шүл руугаа хоол руугаа амтлахад яг нэг тийм дутуу аргасан амтыг хүчээж өгдөг гэсэн. Бид нэр энийг одоо живг мийг шүлмэл бүх хоолндоо хийж болно. Бүх төрлийн кимчинд хийн. За ийм. За ингээ хоёр өөр өнгөтэй байгаад байдаг тийм үү. Энэ юугаар ялгаад байна гэхээр ерөөсөө дотор нь орж байгаа загсараа л ялгаатай. Нэг нь болохоор мялчи гэж байгаас, нэг нь болохоор ганаар. Тэгээд за нэг сүртэй миний хувьд бол ялгаа бас байдгүй. Би бол алийг ч алиугаар нь орлуулж болно л гэж боддог. За загсны ус буюу кимчин тэгээд байдаг бол чинь юм бахан шүү заяа. Кимчинээс гадна бусад төрлийн хоолнууд. За жишээний гоё кимчижигээ хаяа идмээр санагдаж штэ. Тэгээд маш гоё исэн кимчигээр кимчижигээг угаасаа хийдэг. Тэгжээж маш гоё амттай болдог. За тэгээд дээрээс нь нэг арай л нэг дутуу аргаад байгаа үед угаасаа загсны усыг хийгээд амтлахаар илүү яг нэг тийм төгс болж байгаа юм шиг дутуу амт нь гоё гүтж байгаа юм шиг санагдаг. За тэр гих мэтчлэн хоолнуудад ашиглаж болно. Ямар сой соус ашигладаг вэ? Энэ мөн үү биш үү? За сой соус бол за одоо солонгос орнчвол чин канжан, гүг канжан гэдэг. Ямар ялгаатай вэ гэхээр за энэ нь бол шүлний сой соус гэсэн үг. За энэ нь болохоор арай өвтгөн сой соус гэсэн. Гэхдээ энэ нөгөө нэг хятад жан шиг тийм өвтгөн биш шүү. Адилхан юм бүтц нь бол адилхан. Тэгээ энэ нь бол илүү тод өнгөтэй байдаг. За амтны хувьд юугаар ялгаатай вэ гэхээр шүлнийх нь илүү давс ихтэй байдаг. Шүлэн тэг зориултай учраас. За энэ нь болохоор илүү зөөлөн. За жоохон энийгээ бодох юм бол шүү. Тэрнээс сахаргүй. Энийгээ бодох юм бол арай нэг юм чихэрлэг амттай, гоё амттай байдаг. За энэ нь бол шүлэн тийхэд зориулагдсан. Энэ нь хачаар, хуурга, шүлнээс бусад бүх юмд их зориулагдсан. За одоо энэ ч гэсэн ингээ өөр болоо авчихаар өөр гэж бодож магадгүй. Энэ дээр бас л адилхан чин канжанг өвтгөн. Энэ хоёр бол ямар ч ялгаагүй л гэсэн зүгээр хийж байгаа үйлдвэр мүлдвэр ч юм уу. Тэр өөр. За энэс гадна дээр янжуу канжан ч юм уу хийж байгаа арга, дарж байгаа, эсгэж байгаа хугацаанаас хамаараад тэг өөр байдаг. Гэхдээ та яг ихний ээлжинд гэртээ солонгос хоол хийгээд бодож байгаа бол бүх төрлөөс нь мэдээж авах шаардлагагүй. Аль нэг нь л байхад болно гэж зөвлөе. За дараа нь за алимны цуу байна. За энийг хүмүүс одоо нэг apple cider таан дураад байдаг шүү дээ. За тэр чинь болохоор доороо тундтай яг эсгсэн тэр өөрийнх нь амин дэм юмыг шүүгээгүй тэрийг бол шууд ууж болно. За энэ цэвэрхэн тунгалаг харагдаад байгаа алимны шүүснүүдийг уух зориултаа биш ээ. Энэ ингээд бүгдийн шүүцсэн юм тунгалаг өнгөтэй болохоор энэ дотор за бид нэрэн тэр уудагаас авдаг тэр ашигтай зүйлүүд нь бас байхгүй. Энийг зөвхөн салаад амтлах юм уу ногоо дарахад ашиглана. За энэ хоёр бол хоёулаа адилхан алимны цуу гэсэн маань. Гэхдээ хувь хүчил нь арай өөр. Мэдээ цайвар харагдж байна. Арай сул энэ жишээ нь арай хэдэн хүчиндээ арай хүчиллэг гэсэн. За тэгээд ногоонууд дарах учраас хоёрыг авсан. Та нарт харуулахад янз бүр байдаг шүү. Тэгээд будааны цуу муу гэж байдаг. Энд бол нэг өөртөө амар аль нь авах гэж эргэлдээд ах зүйлгүй аль нь ч хийж болно. Миний хувьд бол арай юм сул хүчлэгийг салаад амтлахтаа хэрэгэлдэг. За ногоо дарахтаа бол энийг хэрэгэлдэг. Гэхдээ заавал ингэж ялгаад байх шаардлагатай юу? Энийг ч гэсэн бид нар арай бага хэмжээгээр хэрэглээд ч болно шүү дээ салаад амтлах амтлахтаа. За алимны цуун дээр бол энэ ямар ч уудаг нь бол биш ахын шүү. Надаас бас хүмүүс асуужсан болохоор хэлж байгаа. За энэ болохоор гүнжлийн тос. Энэ гэхдээ хятад гүнжлийн тос байна л да. Энийг хүмүүс гүнжлийн тос гэж боддог. Гэхдээ энэ дээрээ угаасаа гүнжлийн тос гэсэн ба. Гэхдээ blended гэсэн байна. За солонгос гүнжлийн тоснууд яг байдаг. Би одоо авчраг бэлдээг юм байна. За тэрөөр юугаар ялгаатай вэ гэхээр энэ бас үнэн ч хямдхан байдаг. Энийг орчинд унших юм бол 80% буурцгийн тос, 20% гүнжлийн тос буюу гүнжлийн тосоор амт оруулсан зүрэнгийн буурцгийн тосоо, соёбины тосоо л гэсэн үг. Тэгэхээр энэ 100% гүнжлийн тос биш. Солонгос гүнжлийн тоснууд чинь
илүү өтгөн, илүү нэг тийм англин мөнөртэй байдаг. Тэгээд нэг авчгаар маш их удаа хэрэглэгдэг. Гэхдээ энэ бол муу гэсэн үг биш л те. Зүр гүнжлийн тосны амт оруулсан тосоо энийг бас хоолоо амталж зөөлөн шарж хуурахад бол хэрэглэж болно. За энийг ярих гэж нэг бэлдсэн байна. За дараагийнхыг харуулах юм бол чүнжан буюу хар жам байна. За энэний бас мундаг хэлбэр нь байдаг. Тэгээд жантаа гомн гэж энэ ерөөсөө жан гэсэн үг шүү дээ. Тэгээд энийг тэгэхээр жантаа гомн хийхдээ жоохон тосонд шарж аваад ихээр өнгө нь илүү гоё тодорч яг гоё нөгөө кинон дээр гардаг шиг тийм гоё хар жантай гомн болдог аа. За энэний бас мундаг хэлбэр нь байдаг. Солонгосын янз бүрийн. Гэхдээ ер нь бор өнгөтэй байдаг. Миний хувьд бол энэ өтгөн яг энэ гүчүү жант шиг юм зуурмаг өтгөн юм найрлаа. Тэнүүгээр нь ер нь ашиглах дуртай байдаг. За энэ бичлэн хэлье гэж бэлдсэн юм маань ингээд дууслаа. За тэгээд хамгийн сүүлд нь ямар ч зүйл хэлэхэд мэдээч энэ бүх хамтлагчдыг гэртээ аваад хоолоо хий гэсэн үг биш ээ. Яг тэгээд миний сургаалтыг, миний бичлэгийг үздэг хүмүүс донд энэ солонгос хоол чиглэлээр ажилладаг хүмүүс байгаа, бизнес эрхлдэг хүмүүс байгаа, тогооч нар байдаг. За мөн солонгос хоол гоё хийж сурахыг хүссэн эзэгтэй нар ч байдаг болохоор яг энэ талын мэдээллийг сонирхож байгаа хүмүүс л хүргэж байгаа шүү дээ. Тэрнээс заавал ингээ бүгдийг авна гэсэн үг биш. Хамгийн за гэртээ гоё солонгос хоол хийж ижээ гэж бол хамгийн санаал болгох амтлагчуд гэх юм бол сой соус. За мэдээж гүчүү жан. За гүнждийн тоос бол заавал солонгос хоолнд зайлшгүй хэрэгтэй тий. За ер нь ингээл за боролсон чихэр юм уу чихрийн сироп. За тэгээ гүчүүгээр. Тинжан бол яг тинжанд шүл хийхэд нөгөө дагалдах шүл гэж ярьдаг тий. Үндсэн хоолоос гадна дагалдах шүл нь тинжаныг ашиглавал махгүй шүлнүүд бол илүү гоё баялаг амттай уургийн агуулмж өндөртөө болж ирдэг болохоор бас байвал их зүгээр. За сой соусны алийг сонгосоо гэж бодож байна. Ганцыг л авах хэрэгтэй бол энийг авчихад болно. За энэ биш зүгээр юм шилтэй жижигэн гүнжтийн аваад гүнжтийн үр аваад тэгээс сармисгүй солонгосоор баг байдагтэй. За энэ хэд байхад болно шүү. Тэрнээс миний ингэж бүгдийг харуулсан байгаа шиг ингэж бүгдийг авах шаардлагагүй. За тэгээд ихэнх нь ингээд эсэгсэн, даршилсан одоо пробиотиктой ашигтай бактериатай амтлагчуд гэж хэлж байгаа ч гэсэнтэй мэдээж аливаа баланс хэрэгтэй тий. Эднэрийн сөрөг тал нь юу гэх юм бэ гэхээр бүгдээрээ давсны агуулмж өндөртэй. Тэгээ бүгдээрээ солонгос хоолнд ордог учраас солонгос хоолнууд тийм давсны агуулмж өндөртэй байгаад байдаг. Тэгэхээр энийг тэгээд байнга хэрэглэх үү, хаяа хэрэглэх үү гэдгийг та нар тохируулаад хэрэглээрэй. За тэгээд дээрэс нь хэлэх юм бол мэдээ солонгос хоол гэхээр одоо дэлхийд дахин ч юм уу тий кино миногоор дамжуулаад халуун ногоотой хоолнууд нь бол маш их модонд орж тэргээр алдартай шүү дээ. Гэхдээ солонгос хоолнд бидний сурвал зохих маш олон төрлийн гоё хоолыг боловсруулж байгаа технологи, гоё хоолнууд байдаг. За жишээ нь би ер нь чигэнсэн хоолнуудыг маш их хийх дуртай. Тэрийг ер нь мэдхээс өмнө бол Монгол хоолнд маань бол бууз жигнэн дээ, битүү шүл жигнэн. За тэр бол өөр жигэнс гурлай жигнэн, өөр тийм жигэндэг хоол бас ховор байдаг. Тэгэхээр гоё жигэнсэн хоолнууд маш олон төрлийн ногоогүй гих мэтчлэн. За тэгээд ямар ч амтлагчгүй шүлнүүд хүртэл байдаг шүү дээ. Тэгэхээр солонгос хоол гэхээр бага амтлагчтай халуун ногоотой хоол гэж ойлгож болохгүй. Халуун ногоо хэрэглэхдээ ч гэсэндээ та өөрийгөө одоо өөрийнхөө бие махбодтой онцлог тохируулж хэрэглэнэ. Хэрвээ та өнөхөр ходоодны шархлаатай, ходооч асуудалтай байвал халуун ногоотой бол ерөөсөө идэхгүй тааруулж хэрэглэнэ гэж байхгүй. За тэгээд мэдээж өвөл мөвөл хаврын уйлралт хэрэглэхэд тийм ч тохиромжтой биш ээ. За сой соус одоо ингэ эсэгдэг гоё ямар сахарсгүй ч юм уу те сайн гэж бодлоо гэхэд ялгаагүй л эн чинь давстай л эсгсэн усаа шүү дээ. Давсыг хэрэглэснээс илүү шимтжэл бас байгаа ч гэсэндээ. Тэгэхээр энэ болгонд ингээд зөвхөн нэг талыг бариад туйлшрах биш. За тэгэхээр ямар ч өнөөдөр хүрэх мэдээллүүд бол энэ байна. Тэгэд энэс гадна энэ бүхнээс гадна солонгос хоолны амтлагчуд бол зөндөө байдаг л та. За гэртээс нэг хүнсний арих тий чавгны дарсч гэдэг юм уу цаангаага гой дарж агаад хоол хүнсний амтлагч гэдэг юм уу. Тэгээд мөн сахар чихэрлэг болон заавал сахар ч юм уу сахарын сироп хийгээд тахгүйгээр байгалийн глюкоз байгалийн сахар буюу алим хийх, лир хийх тий. Тэгээд миний хувьд бол яг солонгос орцоор ингээ гоё лиртэй алимтай хоол хүнсээ амтлаад хийх гэхээр нэг манад зарагч байгаа тэр жимснүүд ямар ч тийм амтгүй яг тэр гоё амтыг бас өгдөггүй юм байна лээ. Нилээн сул. Тэгэхээр тэгээд газрынхаа амтлагаас болдог байх. За тэгээд бичлэг маань энэ хүртэл үзсэнд баярлалаа. Тэгээд дахин сануулгад хүн болгоныг ингээ амтлагч хэрэгэл сайн муу гэдэг юм биш шүү дээ. Яг сонирхын мэдээ гэсэн хүмүүс нь л хүргэж байгаа мэдээлэл. Тэгээд та
та сонирхож байвал миний онлайн сургалтанд суугаараа. Онлайн сургалтынхаа мэдээлэл би тэр болгоо ингээд лайв хийгээл пост хийгээл ингээд оруулаад иж чаддгүй. Ерөөсөө тэг энүүгээр хэлжээ. За 3 ерөнхий хэсгээс бүрдэж байгаа. Эхний хэсэг нь болохоор яг энэ буфе тоолны талаар олон төрлийн хоолыг одоо чинь ингээд ойлгож байгаа. Төрсөн өдрүүд хүүхдүүд зориулсан буфе тоол тий. Олон төрлийн хоол амттай ингээд тогтоороо. За хоёр дахь нь за Монголын уламжлалт баяр наадам, за байрны найр, үсний найр, биер гуйлах ч юм уу тий. Энүүгээр бас идэвхтэй нар маань ямар хоол их вэ, ямар хэрэгцэх вэ. Тэгээ заримдаа сонголт нь тэр болгон навчтаа санагддаггүй юм. Тэд нартаа бас гоё санаануудыг хөргөх үүднээс. За жишээ нь хүүхдийн баярууд бол хүүхдүүдэд зориулсан хоолнууд, уламжлалт баяр гэхээр настай хүмүүс, за залуучууд, хүүхдүүд олон төрлийн хүмүүс ирдэг болохоор бүх зочдоо гоё сэтгэл хангалуун гаргахын тулд бүх хүмүүсний онцлог тохируулсан хоолнуудаа бэлтгэх нь чухал байдаг. Тэгчээд хоолоо хэрхэн яаж хадгалах вэ? Яаж хүмүүс гоё халуунаар нь үйлчлэх вэ? Яаж бэлдэх вэ гэдэг хоолын гэдэг чинь маш их хүнээс хүч хөдөлмөр энерги зардаг, энерги зарцуулагддаг ажилдаа тэр болгон яг тэр хөдөлмөртэй адил үнэлэгдэх юм шиг харагддаг. Тэгээд эдгтэн нар маань ээжүүд маань маш их ядардаг тийм. Тэгэхээр тэр ажлыг хөнгөвчилж гоё ингэчтэй шүү, ингэж болдсон шүү, ингээрээ гэд бүх юм нарийн детальтай гоё заагаад өгмөр санагдаад байгаа. Тэгэхээр ер нь энэ хэсгээрээ эхэлнэ. За гэх мэт эхний хэсэг нь бол буфе тоол гэдэг ойлгосон. Хоёр дахь нь болохоор мэдээ солонгос хоол. Шүл, хачаар, үндсэн хоол юу гэдэг тэр заай мэдүүлэх гэсэн болгоноо хэлж өгнө. Тэгээд хоол хүнс хадгалах энэ хүнсний аюулгүй байдал эрүүл ахуй талаар бас нэлээ ганц нэг хичээл бэлдэж өгсөн байгаа. Яа тэгэхээр миний сургалтанд ерөнхийдөө за хөдөө орон нутагт байдаг тоогооч нойр хоолны газар ажилладаг хүмүүстэй тэгээ өөрсдийнхөө мэдлэг нэмий, говьр чадвараа нэмэгдүүлэе гэсэн хүмүүс бас орж ирдэг болохоор тэд нартаа хилээд өгье ингэдэж шүү гэдэг шүү. Ер нь эзэгтэй нартаа ч гэсэндээ мэдээд авахд илүүдэхгүй зөндөө олон зүйлсийг ер нь заахаар бэлдэж байгаа. Ерөөсөө л одоо би ингээд сургалтанд орох хоолнуудаа чагсаад явахаар маш олон болж байгаа. Тэгэхээр ер нь тэдэд гэж хэлэхэд ер нь тоолж барамгүй байна. За хоёр дахь нь бол ингээд солонгос хоол. Эндээс бид нэр сурж авах ёстой бүх юм аа сурж авна гэж ойлгочихсон. За гурав дахь нь болохоор за бид нар тураах жор ч юм уу, эрүүл мэндийн жор ч юм уу, тийм жор, тийм мэдээлэл маш их дуртай гэдэг. Яа тэгэхээр бүх хүмүүс л жингээ асыг эрүүл алгыг турахыг хүсдэг. За тэгээд энэ төлөв мэдээлэл зүг буруу ч юм уу, мэрэгжлийн бос хүмүүсийн зөвлөгөө маш их байдаг. За эрүүл мэндийн тал дээр би бол мэдээж мэрэгжлийн хүн биш болохоор зөвлөж чаддаг. Харин хоол хүнс тал дээр хэрхэн тэнцвэртэй хоол бэлтгэх хэрхэн та нүүрс ус бахта хоол бэлдэж болох вэ гэд 30 хил хассан хүн байна. За тэгээд энэ тал дээр гой жоруудыг бас хүргээр бэлдэж байгаа. Ерөөсөө л за энэ бол миний ер нь хамгийн сүүлд хийж байгаа солонгос хоолны сургалт групп дээр явагдана. Вебсайт дээр минь бас давхар байршуул явахаар эмгэгцтэй болгох. Тэгээд хамгийн сүүлдээ удаа хийж байгаа болохоор бүгдийн цогцоор нь багтаагаад ерөөсөө цаг тулгаар ингэж гарын дор бэлэн байдаг. Таны онлайн ном, видеото ийм ном болон ном гэсээс нэр ингээд сургалтанд маань багтаж байгаа. Сургалтанд маань багтаж байгаа бүх жор за нэг фокусын тарах байгаа санагдаад сургалтанд маань багтаж байгаа бүх жор мэдээлэл маань цахим гарын олоод эхнээсээ бичиж байгаа. Тэгэхээр тэрийгээ та татаж аваад хэвлүүлээд авсан ч болно. Ингээд таны гоё хоолны ном дээрээс нь заавар зөвлөгөөсөө тэр видеонотоо ингээд хамтдаа хурж байгаа шүү заяа. За тэгээд зөндөө урт бичлэг яриа гэснээр сайхан ярьж авлаа. Тэгэхгүй бол ингээд рил хийгээд 10 минут 30 секундэд юу ч ярьж чадахгүй. Тэг надад ч бас ярих хэрэгтэй шнэ. Нэг ярьж, нэг хэлээд өгч гэсэн юм те. Тэгээд үргэлжлэл нь бол сургалтын групптэй ороод та нартай гоё тухтай ярилцъя. Тэгээд баярлалаа.